Нийтийг шидэж байгаа. Stronger-ийн чинь бас зүгээр суухгүй. Бууныхын чимээр нь ороод ирж байгаа. Майкрод Apex нээдэг атах орж байгаа да. Топ эндээс даачж байгаа гэсэн чи цаана Ripus бас Apex-ийг даачлаа штий. За хоёулаа үлдсэн идэв. Рip багтай энэ 2-2 топик эндээс даачж байгаа. Ripus ганцаараа отхоо болыг даачж байгаа. Нэг эсрэг нэг Ripus сонгогдсон. Аллаа. Ripus. Ripus. Twisted Minds-ийн чи пармаар лүүтэй гэж байгаа юм байна шүү дээ. Exodus Kenzo чи Nova дээр hot drop-ыг үсгэж байгаа. За Rogue дээр доор Range pump-ыг өрөө суудсан та нэнтэй гой давыг авчлаа да Rogue-ийн хувьд бол. За хуучнаар IC-д байсан Rogue. IC тоглолтог байсан. За энэ дэр чи мини дээр нэлээд ямар дэмэж өгч өвдөө нээдэг атахад яг хоёр нүгэл дээр оруулах боломжтой да нэг хүний ноклчих гэсэн чинь рейнжийг ноклчих байгаа. За нэг эсрэг нэг ситүэйшн. За нэг хүн орж ирж байгаа. Хоёр эсрэг нэг гэсэн чинь лүтийг сайн хийгээгүй. Зооны шахаа эхэлчихэж байгаа. Зоон чинь 2000 м штэ наваа бас. Аркод эндээс юу чивдэ. Лээ яванда гой байрлалыг дээшээгээ авчдаг байрлалыг авцсан байна. За Citra X-ийн ч гэсэн бас муу адил 2 вэртэй кампыг авчиж байгаа. За Endless чи Godless Apex-ийг унгаад авчиж байгаа. За Stronger болон Twisted Minds гэсэндээ Minds-ийн дайны үүсгэж байна да. За ер нь тад талаас байлж гэсэн чи Stronger-ийн чи ер нь хайчиж байгаа байна. Godless эндээс отоог ямар гоё будаад суулчих да. Энийг Курт Мицүүдэс нээдэг хатгсан байгаа. Нийт нь ороогүй. За Silent гэрийнхэн энэ багийнхан хүмүүс нь орж ирж байгаа. Мицүү эндээс гис нэг эсрэг дүүлийг үүсгэх хэрэгтэй байна. Нилээн удаа өөрт нь өсөж орно. Нээгийг ороод чадсангүй дээ. Гүүртийг эндээс дараа хийлдэд авчиж байгаа. За аргахан хийлдэж амжаагүй юм байна да. Шууд унахчихсан дарчиж байгаа. За Кирвас эндээс дүүлээ авснаар. Зэн харилцсан л нохыг өгчийн да. Ер нь харилцсан ч гэж Champions дээр даглаа эндээс шүү. Twisted Minds IC-тэй дүүлдээд. IC эндээс дүүлээ авчиж байгаа. За Twisted Minds-ийн чи Astra гэдэг нь шууд дайн ихээр болж байгаа. Сажрыг эндээс унаагаад авсан. Трейдийг хийж байгаа Ibra дээр Godless Imba эндээс нээдэг бат шидэд байгаа. За Monster-ын дугууны ард орчиж байгаа. Нилийн урган cover-ыг авчлаа да. Нээд нь харахаа орохгүй байна. Сантсрыг эндээс баг барил бодож үүсгэж байна да. Нээд бол айхтар орчиж байгаа. Imba дээр тосолтой болцсон гэсэн чинь Imba IC ноклчж байгаа юм биш үү? Хойд бүстээр нь гараад Raylo ганцаараа. За IC-ийн ийм хөдөлгөөн бол айхтар зэвүүн байдаг. Бусад багийн юм нэлээд хохирлыг амар хурдан давууг нь алдуулчихдаг. IC-ийн нэг амар явсан юм шиг харагдаагүй мэдрэгдээгүй мөртлөө яваад эндээс гараад бууцсан байдаг IC-г. Тэгэлэн тоглолцтой. За гэсэн чи балжаа тэр уулан дээрээс нь санчрыг нөхөж байгаа дипгээр. За дахиад барих боломжтой. Зоон шахад 20 секунд үлдсэн байгаа. Raylo ганцаараа. За Godless шиндэр чи бүр 4 килтэй болоод авсан шүү дээ. За санчир минь босох заяа байна уу гэсэн чи Citra X буултыг өгөөд энэ Scooby эндээс relay ногцсон IC ганцаараа. Нүүдэрийн зур юу болчих вдөө. За эндээс Imba босох нийлээ зөв шийдвэр гаргасан дээ. Raylo эндээс килүүд аваад байгаа өөрөө буудалтыг авцсан. Зоонд орох хөдөлгөөнийг хийгээд байгаа та. Дээрээс нь Citra X-ийн чи буудалтыг өгöd нэлийн хэцүү байгаалгаад байгаа да. Дарамтыг өгöd байгаа. Монголцынхаа цаанаас нь орж ирж байгаа маань IC-ийн нээд Raylo дээр толгоон дээр нь орж ирэх үү гэсэн чи гарчиж байгаа.
За Монголын энд DC-ээр таарснаар баг Раило элемент ойлгомжтой болцсон. Astra Esport 14-ээр элемент болж байгаа. IC-ийн инфог авчиж байгаа юм десерт хувьд бол. IC. За Twisted Minds-ийн чинь нүд ирэнхийн зурл ганцаараа үлдчихлээ дээ. Санчрын хувьд бол нэлээ боосох. За сайн босох заяа байсан гэдэг хийц токч ном уншуулах хэрэгтэй болоо да санчрын хувьд бол. За Strongest Wall-ийн дэс Master-ыг нөхөлж байгаа харагдаж байна. За Strongest жоо хоёулаа ганцаараа үлдсэн юм байна. Куртиг эндээс Заку дайраад авчиж байгаа. За Италийн хувьд ч нэлээд л гоё дайныг хийвчтэй. Баруун талаараа Stalpros-а буугаад баруун талыг хийж байгаа. Silent Grave дээр юу нэ? За Spike эндээс Kирваз дээр нөх өгснө. Silent Grave ч хоёлоо үлдчих. Маркос эндээс Spike үлгэний хараад байгаа. Айлалаа да яг л адилхан иш бид үлдлээ дээ. Зоо шахуулаад байгаа. Гидэлж амжихгүй Spike яа. Амтсангүй. За бараг 100 тунсан гэсэн инфог нь хараад Маркос эндээс юм хийх үү. За машин сууж байгаа эндээс Маркос бүгд хоёулыг нөхлөх боломжтой гэсэн чинь Рэкийг нөхлөж байгаа. Көвөө урагшаа. Хүй. Маркос. Хүй. Сая яаж нөхлөж ёо. Яадаг спрей Маркос. Заку дээрээс нь буултыг өгöd байгаа. Өөрөө нэлээд дэмэжийг авчлаа да. Ёо, сая көвөө дээр ямар амар буудчих вэ? Хальт буудаад болдсон чи тэр ногцсон байдаг үстэй. За Silent Grave чи зэрэлтийг авчлаа штэ. Маркосийн гоё үлгэн дээрээс. Заку ганцаараа үлдчихэж байгаа. За нэлээд л дэмэж өгөөд энэ да көвэг барихад нэлээд хэцүү. IC тэндээс чи сооло тамирч үлдсэн. Монголч дээр нокаутыг үсгээд байна. Дөг тэрийн килийг булаагаад авчиж байгаа. Дөг бүнэ хоёр. Дөг топ 2-ын хувьд хажуугаараа зүгээр нок мөшгүүлдэггүй штэ. Хайх тэр кил төдөг тамирчингууд. Тэр боломж нь ч гэсэн амар олдоод идэг гэх юм амар. Юу амар мэдэрдэг тоглолттой амар мэдэрдэг хаана нок хүсгүү хаана юу н дайн үсэд эндээс юу н нийтлээ сул заагаараад нок. Энэ яг тиймэрхүү. За Марко эндээс бүр хэрэгцээ. Гэсэн чи хойноос нь буудалдаг үү саато эдээс. Ноо дэнда гэсэн чи IC чи 1 килтэй явжсэн 2 килийг бүр тооцоолоод авсан биз дээ 3 килтэй болцсон. Хаана кил хийгээд байгаа юм бэ залуу. За Монгол дээр үгдсэн нэг нокийн зүг авчиж харагдсан. 2 тамирч чи хаана кил хийж байсаг хувьд за 100 шахуулаад байгаа 100 доорох боломжтой нэлээд хэцүү байна. 5 дахь стейж хаад байгаа. EPG-ийн хувьд зооны одоо хад байж байгаа хөдөлгөөн хийлээ. Фэндээс Кайруг ноколж байгаа. Кирваз ганцаараа. Кирваз эдээс баг ийм фон гэдэгт доногдоод байна уу да гэсэн чи. Коверта байх шиг байгаад байна. За 3 соло үлдсэн байна штэ. 4 соло үлдсэн байна. Sense Foros, Skype, Silent Grave, Twisted Minds, Kenzo Gaming гэсэн нэг соло үлдсэн. За Silent Grave-ийн маань 9 тонснаа. 5 килтэй 9 тонж байна. За EPG зооны бүсийг нэлээд контролдод аваад эхэлчихэж байгаа. 2-2-оос салцж байгаа. Яг хийж дуусаагүй гэж сая яг ярьснаар дөг топын хувьд бол яг л килийг төөц харагдаж байна хараа. За эндээс зоонд онснаа. Сая баг хараад байгаа юм маань. Дөг эндээс хендри дээр нок өгж байна. За EPG-ийн хувьд шах боломжтой гэж хойноос Монголцоос бодолтыг аваад байгаа юм байна. За дөгийн хувьд бол нэлийн ливүү ковертэй байгаад байна да. За эндээс дөг топ 2-ын бүр буудал бүр яа гээд байгаа юм бэ?
3 киллтэй болчихж байгаа. Тэгээ зоондоо бол асуудалгүй болчихж байгаа нэг хонхроор машина коверлоод ороод ирнэ. За энд чи рефьюз бүр зүүн бүсдээр нь гараад ирсэн. Нилийн дарамтыг өгчөж байгаа юм биш үү Монголц дээр. Десерт тусалтай амьдэрчлаа да. За аргагүй л Монголын шилдэг баг юм аа. Map control-ыг бол айхтар авж байна. Map control-ыг бол айхтар авж байна. Боломж олдгол юм бол ингээл хоёр тийшээгээ ингээл задлаа л ер нь орон зайгаа тэлээл те. Одоо ямар туршлагатай баг вэ гэдгийг эндээс харагдчихээн л да. За эндээс Ziol Max For-ын Infinity хийлснээр Max For-ын ч 4 киллтэй 7 тунж байгаа юм байна. За наркотикийн ч дөрүлээ байгаад байгаа шүү дээ. Inox руу шууд нээдэг оруулж байгаа. Өөрөө нилээ айхтар дэмэжийг авчлаа шүү дээ. Inox-ийн хайцны хэдэн дээр нончлаа гэсэн чинь. Ёо. Ёо, юу болж вдөө. Бинийхээ зүгээр рол зүгээр хайцны хэдэн дээр ойлоо унчлаа. Ой. За эндээс чи нүрзэн шууд орж ирээ. Киталтыг дуусгаснаа. Шилдэг дөрөв тийм. Монголынхан гуруулаа Raindrop-ыг алист алцсан байсан. За Champions-ийн camp чинь зооноос гарцсан байгаа юм байна шүү дээ. Яа, толгооных нь үзүүр нь үсэн зөхөөгаал. Гүнэгийн хувьд бол топын хувьд бол оноод байна. Үснийх нь үзүүрээд. За Дөөкимоло эндээс чинь шакр нь ороод нүдтийг нөхөлчихөж байгаа харагдана. За Champions-ийн чи хөдөлгөөнд ороод шууд наркотик руу шахах гэж байгаа юм шүү баг. Урдуур нь эсвэл зүгээр smoke wall үүсгэж байгаа тэр байрлалаас харъя гэж байгаа. Үгүй мэн Fearless-эндээс буугаад нөхөрчлөө. Нилээн ливгүү. Бараг шууд шулуун явсан хам дээр байсан юм дээ. Гэнэ дээр буултыг өгж байгаа. Champions-ийн чи бүр 3 талаасаа буултыг аваад таа. Ваа яа за дөөг эндээс чинь бүр хидэж өгж ин хийлэг бол түүж өгж ин RPG 9 хэлтэй болцсон. За наркотик дөрүүлээ гинэ бодлоор чи шүү guys ойлгоорой. 2 килл хоёулаа үлдсэн байна. Наркотикийн хоёулаа Монголынхан гурлаа RPG full squad-аар байгаа юм байна. За Монголынхан чи ер нь бас нэлийн хэцүү болцсон юм байна. Шаакн дээрээ нэлийн стаклаад авцсан. RPG-ийн хувьд бол энэ боломжийг бол зүгээр амархан нээдлүүлээд орчих гэсэн дөөгийн нээд десертер орж байгаа. Дахиад жиро дээр топын нээд орж байгаа. За Монголынхныг чинь зүгээр нүдэн нэмхийн зурал нээдэр бөмбөгдөөд илэнээ тгээ ажиллаа. За 4-2. За энэ ч юу ойлгомжтой дөө. RPG-ийн хувьд бол 4-2. Арай том алдаа гарахгүй байх. Хүний давуу тэдэнд за дөөгийн хувьд бол нэлээд л машин дээр дараахын бүсдээр нь гараад ирж байгаа. За эндээс буудах уу, ноклох уу? Нэгийг ноклцсон дөрүүлээд ёо дөөг нэгийг ноклаа. Дараас нь топын 1 килл орж ирснээр